Амар бинди амгалан сайн байна уу? Энти аймгийн өмнөд хэсэгт орших Галшаар сум бол Монгол адууны юлгийн тал нутгийн язгуур соёлын нэгэн томоохон төв билээ. Өргөн удам хээр талд орших энэ нутаг Монгол адууны дэвсгэр хатуужил хүний ухаан хоёр үеийн үед шингэж ирсэн түүхтэй. Галшаар сум нь галшарын хурдан адуугаар улс даяараа алдаршсан. Энд адууга зөвхөн ундлага эдлгээний мал гэж бос хиймэр ухаан эр хүний бахархад хэмээн дээдэлж ирсэн уламжлал нь өнөөж амьд байна. Адууны өгшил дэвсгэр хурдыг шингээсэн галшарын адуу нь Монгол морьтны соёлын үнэт төв болсоор ирсэн. Энэ л уламжлал адууны язгуур чанарыг дээдлсэн утга учиртайгаар галшарын удмын адууг бий болгож түүгүүд нэрээ мөнхөлсөн хардал жанжин байс Минжүүр жавын Пүрүүживийн унган нутаг Хинтээ аймгийн Галшар сумын Баянбаатар багийн Овоон болог хэмээх газар сумын авраг шалгуулах адуучин тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа. Тус тэмцээнийг зохион байгуулахад Сангийн далай багийн аймгийн авраг малчин Будаагийн Хүрэлбаатар, Баянбаатар багийн малчид хөдөлмөрчд ивэнд итгэж адуун зэрэг оруулсан аймгийн авраг малчин Загцүрэнгийн Батулзий өнөөдрийн тэмцээн уралдааныг зохион байгуулсан Галшар сумын засаг даргын тамгийн газар Галшар сумын адуучдын холбоо тэр бишийн саран цэцэг даргатай Баянбаатар багийн хамт олон дэмжин зохион байгуулсаж оролцлоо. Нутгийн малчид адуучид байгальтайгаа зогсон амьдрах эрдэмд нэвтэрч удирдлагын эргэлт адуу малынхаа аа шаран шиг таниж мэдсэн жинхэнэ тал нутгийн хүмүүс юм. Өвөлдөө цас багтааж, хаврагтай салхич авартааж, адуу малда ээлтэй нутаг гэдгээрээ онцлог. Өнөөдөр Галшар суманд адуучдын уламжлал ухаан, морин соёл, агмадын сургаал, залуусын эрч хүч нэгэн цул болон үргэлжлэж байна. Адууны хиймэр эзэндээ эзний ухаан адуундаа шингэсэн энэ л нутаг бол Галшар юм. Тал нутгийн амьд соёл Монгол адууны язгуур чанарыг хадгалан авч яваа Галшар сум бол Монголын бахархал Монгол адуучдын нэгэн тулгуур нутаг билээ. Бурхны оносон суудалтай эргэх дөрвөн улиралд хээрийн салхин дэлгүүлэх заяатай эр бүр харцгийг эвэл дээрээс нь чуранхайлах авьяастай эрлийн хүний саргийг мөхөрлөж буцаадаг зантай эгэл жирийн адуучтай ингээд Галшар сумын авраг шалгаруулах адуучин 2026 тэмцээн албан ёсоор эхлэхэд бэлэн боллоо. Маа тэмцээнийг албан ёсоор нээж өгнө хэмээн сумын засаг дарга Төмөрбаатарын эмчлэнийг хүндэтгэн өрье. За хардал жанжин бөөс өгнөөний хурдгараасан адуун зэрэг дээр 2026 оны Галшар сумын авраг шалгаруулах адуучин тэмцээн маань эхлэхэд бэлэн болоод байна. За ингээ адуучин тэмцээнд 6 багийн 48 адуучин маань өдөр 9 өдөнд эд хаваа гайхуулан ахвал зам багаас орохоор хүрэлцэн ирсэн байна. За энэхүү тэмцээнийг бас зохион байгуулж байгаа Баянбаатар логийн иргэдийн нийтийн хурлын дарга Төмөжин, Баянбаатар логийн засаг дарга Саран цэцэг, за Баянбаатар логийнхандаа тусгаалan баяр хүргье. За энэхүү тэмцээнийг бас Галшар сумын хардлын оног ууртын холбоо ийм нутгийн оролцож байгааг дуулах гэж таатай байна. За мөн Монгол адуучин Бээжийн ерөнхий админ Монголын адуучдын холбооны тэргүүн мөнхөр найз маань хүрэлцэн ирсэнд талархаж байна. За ингээд адуучин залуустай адуучин тэмцээнд амжилт хүсье. 2026 оны сумын авраг шалгаруулах адуучин тэмцээн албан ёсоор нэгдсэнийг мэдэгдэе. За эрхэм хүндэт адуучид нутгийн зон олон та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе.
За нутгийн сайхан залуучуудынхаа эд хавтай байгааг харахад сайхан байна. Энэ өдрийн тэмцээнд та бүхэндээ өндрөөс өндөр амжилтыг хүсэн өрөө. Энэ тэмцээн дээрээс маань цаашдаа сум орон нутгаа төлөөлөн аймаг улсын аврагт оролцох адуучдыг сонгон шалгаруулах тэмцээн байгаа. Та бүхэндээ өнөөдрийн энэ тэмцээнд нь өндрөөс өндөр амжилтыг хүсэн өрөөё. Зөрийн шаргал дэнжидээр ханан ширлэн тухалсан зэрэглээ хатарсан таалдан хангал бөлгүүлж арахсан За эрхэм болон та бүхэн минь сайхан үлжиж байна өө. За өвлийн сайхан өдрүүдэд Монгол төвний бахархал болсон Монгол адууныхаа өв соёлыг Монгол эх орны өнцөг болон бүр сайхан дэлгэрүүлж сумын аврагаас сум болгон бас зохион байгуулж байна. За манай Монголын адуучдын холбоо Монгол адуучин байж хурдны үлгийн нутаг Хинтээ аймгийн Галшир сум дээр явж байна. За өнөөдөр Галшир сумын 2026 оны сумын авраг нь зохион байгуулагдаж байна. За Галшир сумын авраг бол өвөл дандаа зохион байгуулагдгаараа онцлог. За тэгээд ингээд багууд дээр явж удаа зохион байгуулдгаараас онцлог байдаг. За энэ удаагийн тэмцээн уралдааныг Баянбаатар багийнхан маань дэмжин оролцож байна. За сайхан үлжиж байна уу? Сайхан үлжиж байна уу? Тавлаг байна, сайхан үлцгэж байна уу? Ажил төрөл нь алдан сайн уу бүгдээрээ? Сайхан байна. За өнөөдөр тэмцээний талаар сэтгэлээ авалцааж ер нь сайхан зохион байгуулалт хийж байгаа юм байна. Баярлалаа. Тэгээ юуны өмнө өнөөдрийн за нийт хинтичүүдээ, галширчуудаа баг хамт олондоо шинэ оны мэнд хүргье. Тэгээ өнөөдрийн энэхүү арга хэмжээ бол манай Баянбаатар багийн оны анхны маань ажил эхэлж байна. Багуу жил болгон ээлжид зохион байгуулдаг. Өнгөрсөн жил сангийн талаа зохион байгуулсан. Энэ жил манай баг ээлжид болж байгаамаа. Тэгээ энэхүү өнөөдрийн арга хэмжээг зохион байгуулахад маш их тусалцаа үзүүлсэн нийт баг хамт олондоо бүгдээрэнд баярлалаа гэж хэлье. Тэр тусмаа өнөөдрийн адууга авчирт нийлүүлж байгаа аймгийн авраг малчин Батүлзий гэр бүлд бас илүү ихээр баярлалаа гэж хэлье. Тэгээд өнөөдрийн арга хэмжээг ерөөсөө хэдүүлээ цагтаа яаж энэ хүмүүсээ халуун дулаан хоол унттай байлгах уу, тав тухтай байлгахгүй гэдэг үүднээс санаа ямар ч гэсэн бодож ирсэн ерөөсөө хин нэгэндээ дарамт тушруулахгүйгээр нэг өрхөөс 50 бууз аваад нэг 10 мянган төгрөг цуглуулад сайхан өнөөдрийн бүх хүмүүсийг сайхан хоол унттай байлгая гэд нийт манай өрх 169 өрхтэй өнөөс өнөөдөр бараг 90 өрх нь хамрагдаад оролцоод ингээ байж байна. Тэгээ зарим залуу өрхүүд маань бол хот хүрээгээр ажиллаад явж байгаа. Тэгээд тийм учраас яг байхгүй ч байсан мөнгө цаасаа явуулаад байгаанууд нь бууз муузаа хийгээд аваад ирчихсэн ингээд бүгдээрээ сайхан идэвхтэй оролцож байгаа. Өнөөдрийн үйл ажиллагааг зохион байгуулж байгаа баг хамт олондоо бүгдээрэнд нь баярлалаа. Энд хүрэлцэн ирсэн аймаг сумын удирдлагуудаа баярлалаа. Танай телевизийн хамт олонд бас ажлын өндөр амжилт хүсье баярлалаа. Тэгээд бүгдээрээ сайхан элбэг хангалуун, идэ будаа элбэг өнгөтэй мөнгөтэй өөдтэй үлзийтэй сайхан байхаа ерөөлдөг төвшүүлээд сар шиндээ сайхан шилцгээгээрээ удахгүй болох гэж хэлье. За баярлалаа. Үнэхээр сонцлог байна. Тэгээд миний хувьд бол одоо 205 сумаар явж сумын салбар холбоос байгуулсан байгаа. Нийтдээ 330 сумаар одоо яваад холбоогоо байгуулад ер нь дуусгая. Тэгээд Галшир сум маань үнэхээр бас сайхан байна танаа багийнхан. 90 өрх 100000 гэхлээр чинь одоо 900,000 гэсэн үг те. Тэгээд 60 өрх 50 бууз гэхэлэр чи 3,000 бууз гэсэн үг те. Тэгээ одоо 3,000 бууз хойно жигнээд байх шиг нэ. Тийм шүү дээ. 3 плеткэн дээр 3 жигнүүд дээр гаргаад л өнөөдөр ирсэн хэн бүхэн хоолтой унттай сайхан сэтгэл хангалуун гэдэг юм дүүрэн сайхан явбал юм чи хамгийн сайхан байдаг шүү дээ. Тэгээд энэ бүхэн сэтгэл гаргасан хамгийн чухал юм баг хамт олондоо үнэхээр баярлалаа л гэж хэлье. Манай баг хамт бол үнэхээр хүчрэг баг хамт олон шүү дээ. Юунд ч гэсэн сайхан уриалаад за хэдүүлээ тгий ингээ гэхэд ерөөсө бүгд насны ялгаа авахгүйгээр саяхан бид тэтгэл шинжилгээ хийхэд 100 гаруй цуглаад л
Тэгээд бас нэгэн дээвэр дээр цуглаа шинжилгээ сайхан хийчихсэн. Одоо энэ бол 2 дахь үйл ажиллагаа маань ингээд дараагийн ажлууд цагаан сар цагаан эдээ мөсний баяр гэл аялалд явна 5 сард бид нар багаараа аялалд явна. Одоо их 10 хэдэн адтан болчихсон тэднээс ямар гэр бүл ахаад хамт олон нийлээд хаврынхаа ажлын ар дээр бид нар багаараа алтан манжуур аялыг хүртэл явах. Ингээд энэ жилийн ажлын төлөвлөгөө дараараасаа явж байна. Мөн 107 сард бүгдээрээ багаараа засаг даргын хамгийн газартайгаа манайх шип байдаг. Тэгээ шип хамгийн газар бол бас оролцохоор ингээд 7 өнгө color party бас цаг үеэ нийлээд нийгэмтэйгээ алхаад тухайн юутайгаа ижилсээд бид нэр color party гэдэг юу багийн өдөрлөгөө зохион байгуулъя гэд багийн аргатын дарга намайг бүгд өнгөнгөө сонгоод авсан байх жишээтэй. Ингээд одоо 107 сарын 20-доор бас мөн ялгаа авахгүй багийн өдөрлөгөө ингээл бүтэн жилийн ажил үргэлжлээл явдгараа л яваад байна. Тэгээ энэ бүхэнд итгэж зүтгэлтэй оролцдог баг хамт олон маань үнэхээр мундаг байдаг. Ямарваа нэг юм үйл ажиллагаа зохион байгуулахад манай засаг даргын тамгын газрынхан бас айгүйх сайхан дэмжиж ордог. Ажилдаг хамтарч ажиллах дурамтай байдаг бас хамт олондоо бас баярлалаа гэж хэлье. За баярлалаа. Монгол ард түмэнд та нар үнэхээр сайхан зүйлийг харуулж байна. Нэгдэж чадаж, нэгдэж нийлээд сумын аварга зохион байгуулж чаддгийг харуулж байна. Тэгээд нийт адуурчдынхаа өмнөөс Баянбаатар багийн ард иргэдээ баярсан туснаа илэрхийлье. За тэгээд та нарын минь ажил хөлс өндөр амжилтыг хүсэнгээрэй. Үнэхээр бас сайхан шижигнсэн баг хамт олныг та бүрдүүлжээ. Баярлалаа танд. Баярлалаа. Ер нь багаар ажиллана, баг хамт олон болж бүрдэж ажиллана гэдэг ерөөсөө л хүн болгоны сэтгэл орох ёстой. Энийний ард миний хайна гэж бас мундаг хүн байдаг. Энэ өглөө хар ихт босоод ингээл бүх машин тэргийн маань асааж өгөөл хашаа ороо бүх юм бэлдэж өгөөл ингээл явуулж явах жишээтэй. Ингээ ерөөсөө бүх талаасаа бид нэгдэж санаа нэгдэж ижил энэ бүхний ард гардаг. Өнгөрсөн жил манайх бас багаараа сумынхаа шилдэг баг болсон шүү дээ. Тэгээд тэгэлгүй явах гэдэг баг шилдэг болдог явах. Тэгэл манай энэ хамт олонны маань л хүч орж ирж байгаа. Тэгээ би багийнхаа хамт олонд маш их баярлалаа. Яагаад гэхээр би чи энэ багт хамаатан байхгүй. Миний хамаатан гэж явах. Би чин одоо 30 жилийн өмнө шилжиж орж ирсэн шүү дээ. Анх сургууль төгсч ирээл ажиллаж байгаа л би өөрөө бол яг галзрих. Тэгвэл миний хань бол харьяа ярил өмнө дэлгэр сум гэж явдаг. Тэгтэл бид хоёр энэ багт нутагт орж ирээд 30 жил амьдраад өнөөдөр ямар ч хахтуу хамаатан садангуу баг гэхэд өнөөдөр би 3 удаа ингээл хурлын төлөөлөгчөөр сонгогдчоод ингээд өнөөдөр багийн дарга гэдэг үүрэгтэй ажлыг аваад ингээд явж байхад энэ л баг хамт олон намайг үргэлж дэмжиж байдаг учраас би ингээд өнөөдөр хамт олонныхоо сайхан аваад явах юмсаа нэг ч нэг юмд хүргэж юмсаа л гэсэн чин сэтгэлээсээ л ажиллаж явдаг да. Баярлаа. Гэр бүлээр Монгол улсын аварга гадтавч. Монгол улсын аварга болчин тий. Тэгэлгүй яг би чинь сургууль төгсч ирээд одоо бас мал дээр ажиллаад одоо бас 30 жил болж шít. Тэгээ мал аж ахуйн салбараас л ингээл энэ хүмүүстэйг холбогдол ингээл явж байна. За баярлалаа. За Монголын ядуурчдын холбоо Монгол ядуурчин байж Хинтээ аймгийн Галшар сумаас сайхан баг хамт олныг бүрдүүлсэн Баянбаатар багийн даргатай та нарыг уулзууллаа. Тэгээд эндээс олон хүмүүс санаа авах. Тэгээд Монголын маань цэлгэр уудан таалнуудыг эзэнтэй байлгаж байгаа малчин ард түмнээ дээдэл мөй. За Монголын ядуурчдын холбоо Монгол ядуурчин байж Хинтээ аймгийн Галшар сум дээр явж байна. За Галшар сумын аваргыг бүрэн ихээр нь бэлтгэн үзүүлэх гээд бүрэн ихээр нь одоо бас үзэгч та бүхэндээ хүргэх гээд манай баг хамт олон явж байна. За Галшар сумын засаг даргатай та бүгдийг уулзуулах гэж байна. За Галшар сум бол одоо хурдны өлгийн нутаг гэдгээрээ монголчууд мэднэ. За тэр дундаа бас адууштай дэмждгээрээ гэдгээ бас мэднэ. Монголын ядуурчдын холбоо улсын бүсийг бас зохион байгуулж байлаа. За сайхан үлжиж байна уу? За сайхан үлцгэж нөө та хүн сайн явж байна уу? Сайн явж байна. За өнөөдрийн тэмцээн сайхан өргөн дэлгэр болж байна. Тэмцээний талаар хоёлаа яриагаа эхлээд явъя. За энэ жил одоо Галшар нутагт маань сайхан үнэтэй сайхан үйл болж байна. За тэр үрчлэн одоо өвлийн одоо эдэр 9 хөдөндөө бас адуушин тэмцээнэ хийгээд хэвшиж байна. Тэгээд тэмцээнд одоо 6 магийн 48 шилдэг адуучид маань оролцохоор хүрэлцэн ирсэн байна. Тэгээд одоо Баянбаатарлогийн нутагт тэмцээн маань болох гэж байна. Тэгээ мөн та бүхнийг бас хүрэлцэн ирсэн бас баярлж байна. Баянбаатар багийнх маань бас нэгдэж нийлээд тэмцээнийг өргөн дэлгэр зохион байгуулж штэ. Бас мундаг баг хамт олон мундаг малчид байна. Тийм шүү. Манай Баянбаатарлагч нь одоо Эртнээсээ түүхтэй одоо бас Адуун сүргийн өлгийн нутаг одоо Хардал Жанжинбайс өвгөн ноён Пүрүүжүүгийн маань одоо өлгийн нутаг баг байгаа. За тэр ч утгаараа бас Баянбаатарлагийн маань залуучууд Мадуун Дэрэмгийн одоогоо мордоо сайхан эдэлдэг. За тал нутгаа эзэнтэй байх үүднээс энэ Баянбаатарлчууд маань ихээхэн одоо ач холбогдолч ажиллаж амьдардаг малчин түмэн байгаа. За нутгийнхаа зан олонд одоо ирж буй одоо сар шиндээ Илгээрийн хамглан төрлөөрөө төвшин амглан байж удахгүй одоо энэ өргөн дэлгэр нутагтаа мал сүргэн үе төмөрөө өсгөлтгой гэж хүсээрээ та. За баярлалаа. Тэгээд өнөөдөр тэмцээн уралдааныг зохион байгуулж байгаа
танай хамт олон за галшар нутгийн маань их эзэн Чингис хааны их адуун сүрэг хийх болтугай. За баярлалаа. Монгол морины босоо цагаан ямар өрүүлж ивэж авъя. За энэхүү хурдны үлгийн нутаг Хэнтэй аймгийн галшар сумын 2026 оны сумын аварга нь эхэлжээ. 6 багаас 88 залуучууд сумын аваргатай өрсөлдөж байна. За эхний баг бол Буянт булаг багийн адуучин залуучууд гарч иржээ. Буянт булаг багаас Монгол улсын аваргад дуучин эмнэг сургалтын спортын мастер Догтхойр аваргад дуучин байдаг. За улсын аваргаас 2 хүрээлэн медаль, аймгийн аваргаас 2 медальтай дуучин Буянт булаг багаас за өнөөдөр сумын аваргатай 5 дуучин залуучууд хэд хаваан сарин өрсөлдөгч байна. За Монгол улсын аваргад дуучин Догтхойр, Немочор, Даваа дорж, Гамбаяр, Амар төвшин нарахж иж байна. За 2023 оны улсын зүүн бүсийн аварга шалгуулалт хадуучин нэмзэнийг зохион байгуулж байлаа. За эхний хадуучин Монгол улсын аваргад дуучин Догтхойр аваргад дуучин гарч ижээ. За нутгийнхан бол аваргыг Бадарч нэрээр дууддаг. За хонгор морьтой гарч ирээд шүүр урган дээр 6 оноотой болж байна. За морьтой шурган дээр нь 4 морь гарч ирж байгаа юм байна. Алдчихлаа. За явган шурган дээр 2 адуу гарсан 1 сарватай. За ажир адуучин санаа ургалж ий. Бас л хараатай байна. Наад талд нь сарваа явж байсан. Давуулаад ургалсан. За дараагийн адуучин Немочор халдсан морьтой явж байгаа юм байна. За шүүра алдаж байгаа юм байна. Морины явдал чигээрээ. Уургаа шүүрсэн. За 3 оноотой морьтой шургуулж байна. 3 адуу гаргаж өгсөн. За адуу үргээд гашааруугаар авчлаа. Уургаа алдаж байна. За Даваа дорж хар морьтой явж байгаа юм байна. За дашуурн дээр нилээн дутсан морины явдлаа зассан уурган дээр ирээд уургаа бас алдажээ. За морьтой шурган дээр нь 2 морийг гаргаж өгсөн. Зөвдлөөсөө ургалж байгаа юм байна. За Гамбаяр за дашуураа шүүрж байгаа маань уургын мөр ханарсан морины явдлаа зассан уурган дээр ирээд уурга алдаж байна. За морьтой шурган дээр нь 3 морийг гаргаж өгч байгаа юм байна. Зөвдлөөсөө ургалсан буурал тухтай адаг ушуулдаал алдаж байна. За Буянт булаг багийн сүүлийн адуучин Амар төвшин за дашуурн дээр нилээн дутсан морины явдлаа зассан уурган дээр алдажээ. За морьтой шурган дээр оноо авч ижил явган шургуул нь 2 морийг гаргаж өгч байгаа юм байна. За бас л дутж байна. За дараагийн баг болох Сангийн далаа багийн адуучин залуучууд гарч ирж байна. За өнгөрсөн жил сумын аваргыг Сангийн далаа багийнхан авсан. За бас л олуулаа ирж сумын аваргад оролцож байна. За сумын аварга дуучин Ширчингийн Базаргүр, за сумын уран урагч Гатанбаатрын Баатсүх, аймгийн аварга дуучин Сэдэн доржийн Болор Эрдэнэ, за сумын аваргын 3 дугаар байрын шагналд дуучин Алдан, Мөнхбаатрын Төгс Дэлгэр, Мөнх Тэнгэр, Ганбаатрын Ууган Жаргал, Баяр сайхны мөн биш нар гарч ирж байна. Тэр бишийн саран цэцэг даргатай Баянбадрал багийн ард иргэд сумын аварга за Монгол орон даяар үлгэр жишээ сайхан зохион байгуулж байна. 3,000 бооцыг өнөөдөр ирсэн хүн болгонд жигэнж өгсөн багийн ард иргэд нийлээд хандив босгоод өнөөдөр сумын аварга үлгэр жишээ зохион байгуулж байна. Сайхан адуутай нутгийн ард иргэд ингэж адууныхаа өв соёлыг дээдлэлгүй яах вэ? За эндээс олон сайхан аваргууд төрөн гарах байхаа. За өнгөрсөн жилийн сумын аварга дуучин Ширчингийн Базаргүр явжээ. За өөрийн унган халдсан морьтой дашуураа шүүрээд уургаа нөгөө талаас илгээл адуучийн үний авхаал самбайг харуулж байна да. Загт нь үрээ түлгэж ирсэн наадмын сорилго наадмын аварга дуучин за морьтой шурган дээр хар азгыг уургалаад за уургаа мотлох цаа жоохон дагаж яваад оноо багсч байна. За би түүхэн удаа ширүүл харж байна да. За хар азгыг одоо нарийн уургалаад за дүүрэн сарын харсан. За тэгтээ уургаа мотлохтой дагаа ивцэн. За явган ширүүн дээр нь хонгор морийг уургалаа авсан. За ингээ Ширчингийн Базаргүр за өнөөдөр сумын аваргатай намжилттай оролцох юм байна.
За өнгөрсөн жилийн аймгийн аварга аймгийн бүсд оролцсон. За ер нь дов үтсэн адуучин залуу. Уургийн урт хүлгийн сайныг л ундаг адуучин. Сумын уран уурагч Хатанбаатарын Батцүх гарч ирж байна. За аймгийн аврагтаа 4 жил дараалан оролцож байсан. Хашир туршлагатай адуучин. За уургийн шүүрэн дээр 3 ноттой болоод морьтой шүүрэн дээр нь олон адуу гарсан. За бороддог шургалсандаа уургийн мараа суулгах хэвээр байгаа. За арай жоохон лавхан хийгээл алдаж гарагдж байна. За аймгийн авраг адуучин Цэнд дөржийн Болор Эрдэнэ. За 2015 он сумын аврагтаа дөрүүлсэн. 2016 онд аймгийн аврагтаа уурганы төрөлд авраг адуучин болсон. За морьтой шүргэн дээр нь олон адуу гарсан. За буурал адуу хушуулдаад алдаж байна. За явган шүргэн дээр нь 3 мөрийг гаргаж өгч байгаа юм байна. За дундаас нь хул азрыг суглаал уургалж байна. За адуучин өөрийнхөө унах мөрийг л одоо уургалдаг гэдэг. За манай Болор Эрдэнэ бол одоо дундаас нь шилээл сайхан уургалаад 9 нэ аваад 18 ноттой болж байгаа юм байна. За Жамсрангийн малдан саарл морьтой явсандаа. За шүүраа шүүрээд уургийн морьчийг нь ханарахгүй байна. Уургийн шүүрэн дээр бүхэл 9 ноттой болж байна. За 2022 оны сумын аваргын 3 дугаар байрын шагнал дадуучин морьтой шүргэн дээр цоохор морийг шургалсан уургалж байна. За гэхдээ уурга мултлахтаа жоохон дагаж яваад 15 ноттой болж байгаа юм байна. Явган шүргэн дээр 3 мөрийг гаргаж өгсөн хонгор адуу шургалсандаа бас л урт уургаар уургалдаг залуу байна. Сайхан жимдаа адууч үн гэж. За дараагийн адуучин Мөнгө Тэнгэр халдсан мөртөө явж байна. За дэшүүрээ алдаж байгаа минь уургийн мөрийг явдлаа чангалаад уургаа шүүрчээ. За 3 ноттой болж байгаа юм байна. За мөртөө шүргэн ганц адуу гарсан алдаж байна. За Мөнхбаатарын Төгс Эрдэнэ. За морины зөвд бол тонгоохондоо дашуурн дээр нилээн дутсан морины явдлаа жангалсан уурган дээр уургаа шүүрээд 3 ноттой боллоо. Сайхан журт уургатай залуу байна. За морьтой шүргэн дээр нь 2 адуу гарсан алдчихлаа. За Ганбаатарын Ууган Жаргал саарл морьтой явсан. За дашуурн дээр нилээн дутсан морины явдлаа жангалсан уурган дээр уургаа шүүрээд за уурган шүүрэн дээр 3 ноттой морьтой шүргэн дээр нь 3 мөрийг гаргаж өгч байгаа юм байна. Алдаж байна. За сангийн далавагийн сүүлийн адуучин Баяр сайхны мөн биш хонгор морьтой явсан. За 4 мөрийг гаргаж өгсөн уурган саарл морийг шургуулах нь алдчихлаа. За дараагийн баг болох Ариун багийн адуучин залуучууд гарч иж байна. За энэ жилийн сумын аваргыг сумын засаг даргын тамгын газар за Баянбаатар багийн малчид хөдөлмөрчид үнэхээр сайн дэмжин оролцож байна. Ирсэн залуучууд сэтгэл дүүрэн очоод ярих яриатай сайхан надан болсон. За Ариун багаас амар төвшин Добуучи Төмөн Дэлгэр Дөлгөөн Бархас Дорж Ган төмрийн цэрэн бунцгнаар гарч ирж байна. За галшар сум бол Төмөн адууныхаа баярыг зохион байгуулж байлаа. За 2023 оны улсын зүүн бүсийн авраг шилрал адуучин нэмзэнээс зохион байгуулж исэн. За сумын аварга жил болгон уламжил болгон зохион байгуулж байгаа сумдуудын нэг. За амар төвшин явжээ хар морьтой. За дашуураа шүүрсэн дашуураа шүүрэхтэй морьтойгоо унаад шууд нойлж байна. За уурга дашуурн дээр морьтойгоо унах уурга хугалах юм бол одоо шууд нойлчдаг. За 2 мөрийг гаргаж өгсөн алдаж байна. За Добуучи гарч иржээ. За дашуураа шүүрээд уурга шүүрч байна. За адуучууны авхаа самбаг харуулж байна да. 2 талдаа сэлгэж байна. За адуучин залуучууд 2 талдаа сэлгээ сурч хэрэгтэй. За морьтой шүрэн дээр уургалсан боловч уурга алдаа 50 туучж байна. Арай л гоцроод оччихлаа. Явган шүрэн дээр харгуу сайхан 4 мөрийг гаргаж өгсөн тооцоолол алдаж байна. За дараагийн адуучин дугур жамт хээр морьтой явсан. За дашуурн дээр нилээн дутсан морины явдлаа жангалсан уурган дээр уурга бас алдажээ. За морьтой шүрэн дээр алдах юм бол тэмцээнэ өндөрлөн олон адуу гарсан алдаж байна. За нэг удаа өнгөрөөж болно штэ. За алдсан морьтой бум Эрдэнэ явжээ. Дашуурн дээр шүүрсэнгөө уурган дээр явж ирээ шүүрсэн боловч алдаж байна. За морьтой шүрэн дээр нь олон адуу гаргасан. За дундаас нь суугалсан уургалсандаа уурга мултлахтаа үзүрээ уулчих юм аа уурганыхаа. За би дөхөн утаа шургуул тарж байна. Сайхан уургалсан. Яг л нэрийн уургалсандаа
уурга мотлохтой жоохон туршлага тутсан уу? Жоохон анхаарал сул байсан уу? Уурга хугалж байна. За ариун багийн дараагийн адуучин төмөн дэлгэр. За их л тогтоо орж ирлээ. Дашуураа алдаж байгаа мань уургын мөрний явдлыг шангалаад уурга шүүрэгтэй бас алдажээ. За морьтой шургуун дээр дөрвөн мөрийг гаргаж өгсөн. Дутаж байна. 4-9 хүүтэнд сумын авирга зохион байгуулж байна. За залуучуудынхаа эд хавыг сорж байна да. За төлгөн явжээ. Уургын морьтойгоо унаад уурга шүүрэн дээр нь олчлоо. За морьтой шургуун дээр нь дөрвөн мөрийг гаргаж өгж байгаа маань үзүүрийн адуу шург болсон. За уургын морьтойгоо дагаж яваад тэмцээнэ өндөрлөж байна. За бархас дорж. За дэшүүраа шүүрж байгаа маань уургын мөр актер ханарсан. Уургын мөрний явдаг шангалаад уурга үзүүр дүүрхэн шүүрээл 6 минуттай болж байна. За морьтой шургуун дээр нь 3 мөрийг гаргаж өгж байгаа маань. За үзүүрийн будан буурал дугуургалсан боловч дутаж байна. Явган шургуун дээр 4 мөрийг гаргаж өгсөн хонгор адуг ханаруулж ирээл алдчихлаа. Арай жоохон гоцроо татцсан да. За би түүхэн удаа шургуул харж байна. За арай лавхан уургалсан юм байна. За ариун багийн сүлийн адуучин ган төмрийн цэрэн бонцог. За дэшүүр алдаж байгаа маань уургын мөрний явдаг шангалаад уурга шүүрээд 3 минут боллоо. За би түүхэн удаа шургуул харж байна да. За морьтой шургуун дээр сайхан гурвуулчтай. Явган шургуулна. Алдаж байна. За дараагийн баг оч багийн адуучин залуучууд гарч ирж байна. Бүрүү дөржийн таваа дандар сумын хошообор гадуучин Дөвшин гэрлийн намжил дорж Бямбажавын амгалан Энкватын бат бүрүү нэргүүн мөнх чулуун сумын авар гадуучин цагаан өвгний Батэрдэн Дорж готвын цэрэн өчөр Баатар зүхийн мөнх хөргөл наргаж иж байна. За дараа жил сумын аварга оч багийнхан зохион байгуулна. За Баянбаатар багийн ард иргэдвэл сумын аварга сайхан зохион байгуулаад хүлээлгэн өгсөн. За бүрүү дөржийн даваа дандар за дашуурн дээр нилээн дутаж байгаа маань уургын мөрний явдлыг шангалаад уурган дээр бас дутжээ. За морьтой шургуун дээр 3 мөрийг гаргаж өгсөн. Уургын мөрөө 2-3 гიშгүлээ шург болсон. Ханаруулж ирээл уурга алдаж байна. За сумын хошообор гадуучин Дөвшин гэрлийн намжил дорж за дашуураа шүүрээд уурга шүүрч байгаа юм байна. За уургын шүүрэн дээр бүхэл 9 минуттай болсон. За морьтой явган шургуун дээр дүүрэн гапбол 27 минуттай болж болно. За явган шургуун дээр надад сайхан гарсан. Арай болсонгүй. За Бямбажавын амгалан явсан даавар гэмэр явуулна. За дашуурн дээр тонгохгүй явсаар гат уурын дээр нэг тонгоож үтсэн боловч алдаж байна. Морьтой шургуун дээр нь 3 мөрийг гаргаж өгсөн. За буурал адуг шург болсон. Алдаж болохгүй дай зүтгэдгээр нийцсэн. Уургын морьчдоо сайхан сууж байна. За 2 гарын тамир сайтай залуу байна. Нилээн зулгаалаа. Жохон зай өгсөн болчтой дэвэд нарийсах байсан. За Энкватын бат бүрүү хүр морьтой явсан. За дэшүүраа шүүрж байгаа маань уургын морьны явдлыг шангалсан. Уурга шүүрчээ. За уургын шүүрэн дээр 6 минуттай болсон. За би түүхэн удаа шургуул харж байна. За морьтой шургуун дээр нь 3 мөрийг гаргаж өгсөн. Их л ашир байна бүргнийхээ ард дээр суугаад уургалсан боловч алдаж байна. Явган шургуун дээр нь 5 мөрийг гаргаж өгч байгаа юм байна. Бас л олсон бай. За нэргүүн мөнх чулуун хүр морьтой явсан. За морьны зөвд бол тонгоох нь. За дашуураа алдаад уургын морьны явдал сулраад уурга шүүрч байна. За морьтой шургуун дээр нь ганц адуу гаргаж өгсөн. Алдчихлаа. За сумын авар гадуучин цагаан өвгний Батэрдэн сартай эр морьтой явсан. Уурга бас алдчихъя. За морьтой шургуун дээр 3 мөрийг гаргаж өгсөн. Уурганы ховн тасарч байгаа юм болоо да. За Дорж готвын цэрэн өчөр. За дашуурн дээр нилээн дутсан. За уурган дээр бас ирээл алдаж байна. За морьтой шургуун дээр 3 мөрийг гаргаж өгсөн. Зөв талаасаа уургалсан. Олсонго. За очвагийн сүлийн адуучин Баатар зүхийн мөнх хөргөл халдсан морьтой явсан. За дашуураа шүүрээд уурга бас шүүрчээ. За 2026 оны анхны адуучин дэмжээндээ төрүүлсэн адуучин залуу. За өнөөдөр залуучууд ер нь мөнх хөрглийг ер нь дээгүүр оролцсноо л гэж ярьж байсан. Заалан адууны үзүүрийн адуу шургуулсан боловч алдажээ. За дараагийн баг болох
Жаргалан тугийн адуучин залууч гарч иж байна. За Батэрдний Баян мөнх, Энкватрийн Ариун болд, за Сумын авраг адуучин Амар мэндийн Бат тулга, Амгалан баатрийн Даваа самбуу, Эрдэнэ улдын Тунгалаг баатар, Жаргал сайхны Бэгиз, Энк амгалангийн Амар баясгалан, Батцэрэнгийн Даваа нэм нарахж иж байна. За өнөөдрийн Сумын аврагын эхний хоёр адуучин аймгийн аврагт оролцох эрхээ авна. За бас аймгийн бүстэй оролцохоос эрхээ авнаа. За Батэрдний Баян мөнх хар мөртөө явсан. За шүүрээ шүүрээд уурга шүүрч байгаа байна. За уургын мөр айхтар ханарсан. Тэр бүхэн дэндээ морныхаа явдлыг заал шүүрсэн. За мөртөө ширүүн дээр бас алдаж идэг. За явган дээр алдаж болохгүй дээ. Сайхан жадуу гарсан. Шургуулсандаа за өөрөө гიშгэдлээ алдаад унаа дуурга алдчихлаа штэ. За Энкватрийн Ариун болд. За шүүрээ алдаж байгаа юм байна. Уургын морыг уйдаа хөдлөгсөн. За уургын морны явдаг цад уурга шүүрэхтэй. Бас алдаж За мөртөө ширүүн дээр нь дөрвөн морийг гаргаж өгсөн. За Сумын авраг адуучин Амар мэндийн Бат тулга халдсан мөртөө явсан. За шүүрээ алдаад уурга шүүрсэн. За уурууд шүүрэн дээр 3 ноттой боллоо. За мөртөө ширүүн дээр сайхан шургуулж боломж байна да. За Амгалан баатрийн Даваа самбуу ногоо мөртөө явсан. За шүүрээ алдаж байгаа мэн уургын мөрний явдагцаад уурган дээр ирээд бас алдаж уургалсандаа хануулж ирээл уурганы хувийн тасарч байна. За Эрдэнэ улдын Тунгалаг баатар халдсан мөртөө явж байгаа мэн. За шүүрээ алдаж байгаа мэн уургын мөр чигээрээ сайхан явлаа. Уурган дээр дутж байна. За мөртөө ширүүн дээр нь олон морийг гаргаж өгсөн. Алдаж байна. За Жаргал сайхны Бэгиз, Жаргалан тугийн адуучин шүүрээ алдаж байгаа юм байна. За уургын морныхаа явдаг саал уурга шүүрч байна. За 3 ноттой мөртөө ширүүлсэн 2 морийг гаргаж өгсөн. Алдаж байна. За Энк амгалангийн Амар баясгалан. За уургын мөр чигээрээ сайхан явлаа. Шүүрээ шүүрээд шүүртэйгээр уурга шүүрхсэн болож уурга алдаж байна. За мөртөө ширүүн дээр нь дөрвөн морийг гаргаж өгсөн. Хэр азрыг уургалсан болож алдаж За Батцэрэнгийн Даваа нэм. За шуутай залуу. За шүүрээ алдаж байгаа мэн. За уургын мороо дарбай хөдлөгсөн уурга шүүрч байна. За бид бүхэн удааш руу тарж байна. За уурганыхаа яг л голоос нь шүүрсэн байна. Мөртөө ширүүн дээр нь дөрвөн морийг гаргаж өгсөн. Алдаж байна. За энэхүү хурдны хөлгийн нутаг Хэнти аймгийн Галшар сумын 2026 оны Сумын авраг шалралт адуучин нэмзэний сүүлийн баг болох за баг дээрээ гардан зохион байгуулж байгаа Баян Батрал багийн шилдэг адуучин залуучууд гарч иж байна. Өнөөдрийн нэмцэн уралдааныг Монгол орон даяар үлгэр жишээ за монголчууд морьтны өв сэлээ ингэж дээлжүүлдэг юм аа гэдгийг томоор тодруунаар харуулж байна. За Баян Батрал багийн дарга тэр бишээ саран цэцэг даргатай Баян Батрал багийн хамт олондоо за нийт Монгол адуучдынхаа өмнөөс баярсан талархснаа илэрхийлье. Баян Батрал багийн Монгол улсын авраг адуучин Ренчин дэржийн Эрдэнэт, Сумын хошоо авраг адуучин Сүхбаатарын Тэмүүжин, Батөвшины Данзан Арвжаа, Даримагийн Бат Сансар, Наранхүү, Эрдэнэ цогийн Даваа нэм, Энкватрийн Сүхарагчаа, Гэрэлмагийн Гүрж овнар гарч ирж байна. За Монгол улсын авраг адуучин Ренчин дэржийн Эрдэнэт гарч ирж байна. За майлуу халдсан мөртэй шүүрээ шүүрээд уурга шүүрчээ. За морины хурд цаараад за Энти аймгийн аврагт 2 удаа төрүүлсэн адуучин залуу. За мөртөө ширүүн дээр нь хонгор морийг шургуулаад байран дээр нэргүүлээд бүхэл 9 оноо авч байна. За 2015 онд Хэнти аймгийн Бэндэр суманд аймгийн авраг зохион байгуулагдж байлаа. За тэргүү тэмцээнд бол хол тасаргаа төрүүлсэн явган ширүүний ганц цацраг гарч ирсэн. Уургалаад авч байна. За анги Монгол улсын авраг адуучин Эрдэнэт авраг адуучин 18 оноотой болж байна.
За уурд шууран дээр ерэн жоо оноо багасах гэдэг. Морти ягуун дээр бол сайхан шургуулнаа. За сумын гишаавар гадуучин Сүхбаатарын Тэмүүжин Саарл мартай гарч ирж байна. За нүүдэлчин фестивал аймгийн аварга аймгийн бүстэй тогтмол оролцож байгаа. За сумын аварта 2 удаа төрүүлээд 1 удаа 2 дугаар шалгарсан. За харин урт уургаар шуургалдаг залуу өнөөдөр болсонгүй. За Баттөвшингийн Данзан гарвжаа. Саар шүүраа шүүрээд нөгөөлтөө уургаа шүүрхэндээ уургаалдаж байна. За мортой шургуун дээр нь 2 өмрийг гаргаж өгсөн. Алдчихлаа. Даримагийн Батсансар. За шүүрээ алдаж байгаа юм байна. Уургаа нөгөөдөө сэлгэнэ. Уургаа алдаж байна. За мортой шургуун дээр ганц дуу гарсан. Алдчихлаа. Санаранхүү. Явсан. За шүүрээ алдаж байна. Уургын мөрний явдлыг цад уургаа шүүрээд 3 минут болж байна. За өнөөдрийн нэмцэн уралдааныг бол Баянбаатар багийн ард иргэд бол үнэхээр өргөн дэлгэр сэтгэл зүрхээ гарган амжилттай зохион байгуулсныг дуулахын таатай байна. За Наранхүү мортой шургуун дээр шургуулад нийлбэр оноо 12 оноотой болж байна. Баян шургуун дээр олон ад гарсан. За үзүрэн гэдэг шургуулад уургаа алдаад нөлжлөө. За Эрдэнэ цогийн даваан юм. За шүүрээ шүүрээд за морныхын явдлыг шагалаад уургаа шүүрээд 9 оноотой олсон. За мортой шургуун дээр олон ад гаргасан. Урт уургаар шургуулж байгаа юм байна. За ер нь жигтэйх урт уурга юм аа. Ер нь урт уургыг ер нь дуучд ер нь эзэмшихэд бас тун гэцүү. За даваа нэмийн хувьд бол урт уургаар уургалдаг бол та. За өнөөдөр алдаж болно. Дараагийн нэмцэн уралдаанд дөрүүлнэ. За Инкватрийн Сүхаргчаа. За шүүрээ шүүрэхтэй уургымар ханараад. За ихтэй мөрнөөс унсангүй би сайхан татж байна. За арай л хитрхий тонгоц юм байна да. За мортой шургуун ганц адуу гаргаж өгсөн. Уургалсан бол шуурганы хувьдаас аал нөлж байна. За Гэрлэмагийн Гүржав. За уургын морч чигээрээ сайхан явж байна. За шүүрээ алдаж байгаа маань. Уурга харин сайхан шүүрч байна. За уургын морчин чигээрээ сайхан явж ирээл. За шүүр уурга шүүрээд за 2 адуу гарсаа хараа зэрэг гарч ирлээ. Уургалсан да уурга алдаа тавиад дуучиж байна. Саана өндөртэй гадуучин залуучууд эмнэг хангалаа сургана. Сумын авар гадуучин Ширчингэн базаргүр. Саа уйдаа хөдөлсөн адууч сайхан бэлгэж байна. Оо сайхан хараатай залуу байна. За харин залуучууд ер нь эмнэг хангалыг ер нь ингэ сурах хэрэгтэй. Оноо 24 оноотой гарч ирсэн. За ингэ сайхан баталгаатай бэлх хадаа авчиж ирээл бэлгүүлээд хол тасаргаа 33 оноогоор Сумын авар гадуучин Ширчингэн базаргүр төрүүлж байна. Савлар Эрдэнэ аймгийн авар гадуучин. За азаргыг ер нь богшоодсон байна. Тэр залуучууд ер нь барих гэж их удаад их ноцолдсон бололтой. Одоо бэлгсэнгүү. Сумын аваргын 3 дугаар байрын шагнал гадуучин Балдан гарч ирж байна. Адууч ер нь сайхан бэлгэж байна өө. Ер нь сайхан тогтож байна штэ. За бүр цаан тал бүр дэвэж гарч байгаа бололтой. Загалжар сумын залуучууд ер нь булгаандаа ер нь сайн юм аа. Сайхан зүйлбэрийг харуулж байна. Санаранхүү. За одоо бэлгээд явсан. За одоо ер нь дашуур өгөх хэрэгтэй. За дашүүрээр нь авч мурдаагүй бололтой. За тэгтээ унахгүй байна. За Монгол улсын авар гадуучин Эрдэнэ нот бэлүүлж байна хараа зурган дээр. За адууч ер нь сайхан бэлгээд гарлаа. Сайхан ч тогтож байна. За энэхүү 2026 оны хурдны үлгэн нутаг Хэнтэй аймгийн Галшар сумын авраг шалгаруулах хадуучин нэмзээ амжилттай болж өндөрлөж. За тэрүүн байранд Сумын авар гадуучин Ширчингэн базаргүр 2 дугаар байранд Монгол улсын авар гадуучин Ренчин дэржийн Эрдэнэ нот 3 дугаар байранд Балдан 4 дугаар байранд Баянбаатар багийн гадуучин
Наранхүү. 5 дугаар байранд Сангийн Далавагийн адуучин, аймгийн аварга адуучин Цэдэн Доржийн Болор Эрдэнэ шалгаржээ. 5 дугаар байранд Сангийн Далавагийн адуучин, аймгийн аварга адуучин Цэдэн Доржийн Болор Эрдэнэ шалгарсан. За шагналыг Сумын хошоо аварга адуучин Сүхбаатарын Тэмүүжин шагналыг ардуулж баяр хүргэж байна. За 4 дугаар байранд Баянбатарлагийн адуучин Наранхүү шалгарсан. За шагналыг Цэцэн хааны хүлэг морин спорт уяачтай холбооны тэргүүлэгч Хардал Бэйсийн унаг морин спорт уяачтай холбооны дэд тэргүүн Цэцгмаагийн од гэрэл шагналыг ардуулж байна. За 3 дугаар байранд Жамсрангийн Балдан. За Сумын аврагта 2022 онд 3 дугаар байр шалгарч ирсэн бол 2026 онд мөн адилхан 3 дугаар байр шалгарч байна. За 2 дугаар байранд Баянбатарлагийн адуучин Монгол улсын авраг адуучин Эрдэнэ Нот шалгарсан. За шагналыг Гашар сумын иргэдийн төлөөлөгчийн хурлын дарга Ганс үгийн Чин Зөрг шагналыг ардуулж байна. Эйнхүү 2026 оны хурдны үлгэн нутаг Хинтэн аймгийн Гашар сумын 2026 оны сумын авраг адуучнаар өнгөрсөн жилийн сумын авраг адуучин Ширчингийн Базаргүр шалгарсан. За шагналыг Гашар сумын засаг дарга Төмөрбаатарын Анги чулуун шагналыг ардуулж баяр хүргэж байна. За Ширчингийн Базаргүр бол өнөөдөр үнэхээр хол тасархаа төрүүлж байна. За харин дов үдсэн адуучин залуу гэдэг бол бас арай өөр юм аа. За өвөн Дорногоо аймгийн Дэлгэрэх сумын яриад халдсан хоймрын нутагтаа Монгол улсын манлаа уяаж Гүнсрэнгийн дам гэж сайхан буур байсан. За адуучин дэмжээнд орж сумын хошоо авраг адуучин болж замар үйж сумын алдарт уяаж болсон дуучин. За өнөөдрийн тэмцээн уралдааны сайхан уургатай адуучнаар сумын хошоо авраг адуучин Сүхбаатарын Тэмүүжингийн сайхан уурга шалгарсан. За өнөөдрийн тэмцээн уралдааны сайхан уургын мороор сумын авраг адуучин Ширчингийн Базаргүрийн халдсан морь шалгарсан. За шагналыг Дорж Дэрмийн Шижир баяр шагналыг ардуулж байна. За сумын авраг зохион байгуулагчдаа олон сайхан залуучуудыг шагнаж урамшуулж баяр хүргэж байна. Өнөөдрийн тэмцээн уралдаан бол үнэхээр үлгэрж сайхан тэмцээн уралдаан зохион байгуулагдлаа. За Монгол орон даяар морьтныхоо өв соёлыг дээдэлж жилдээ нэг удаа сумын аврага сумдууд сэтгэл гарган зохион байгуулдаг болж байна. За өнөөдөр Хинтэн аймгийн Гашар сумын аврагч бол адуучин тэмцээн амжилттай болж өндөрлөж байна. За өнгөрсөн жил сумын аврагт дөрүүлсэн Ширчингийн Базаргүр маань дахин сумын хошоо авраг адуучин болж байна. За баяр хүргэе. За баярлаа. За өнөөдөр тэмцээн уралдаанд юун дээр анхаарч оролцсон? Ер нь тэгэл жигдэх нэг оноогоо сайхан аваа явчихъя гэж бодсон. Тэгээд сайхан жигдэхээ авч үзэж байна. Тэргүүмээр эзэлтээ баяртай байна. Ахнуураа төлөж ирсэн наадам сорилго наадамд бас төрүүлж байла. Холойрын шургуул тэмцээнд бас олон орч шагналд байр шалгарч ирсэн. Одоо тэгээд аймгийн аврагтаа оролцох эрхээ аваад аймгийн бүстэй оролцохоос эрхээ авч байна. Тий. Тэ. Тий, нодлон бас сайхан аймгийнхаа аврагтаа оролцсон. Тэгээд дахиад нэг оролцох эрхээ авлаа баяртай. Тэгээд сайхан өвөөгийнхөө бэлдэж өгсөн сайхан онгон мороор ачиж ирж сайхан оролцож сайхан тэргүүмээр эзэллээ. Мормон сайхан шилдэг уургын мороор шалгарлаа. Тий. За тэгээд өөрөө чи олон тэмцээн уралдаа хүлээж байгаа. Мориндоо орхон уурган дэвтэй хахад тэгээд амжилт үзүүлнэ одоо. Тий, морио сайхан унаад тэгээд залуучуудаа илгээ сайхан өөрийн унган сайхан морио сайхан эдэлж гарш байх юм бол тэгээд сайхан тэмцээнд оролцоо сайхан амжилт үзүүлэх магадлал их өндөртэй байна. Тий. За тэгээд дараа дараагийн тэмцээн уралдаанд өндөр амжилтыг хүсэн өрөөё. Цум болох аймгийн аврагт нь амжилт хүсье. За баярлалаа. За Монгол улсын авраг адуучин Эрдэнэт авраг адуучин маань сумын аврагтаа 2 дугаар шилгарч байна. Баяр хүргэе. За баярлалаа. За өнөөдөр юун дээр анхаарав? Ер нь өнөөдөр уурга ташуун дээр л анхаарлаа да. Устай нь бол ер нь болно гэж бодчихсон. 2015 онд Хинтэн аймгийн аврагтаас төрүүлж байла. Мэндээс өмнө очиж төрүүлж байсан. За өнөөдөр сумын аврагтаа манай Валдан маань 3 дугаар шалгарч байна. Баяр хүргэе. Өмнөөс 3 дугаар шалгарч ирсэн. Өнөөдрийн тэмцээний талаар сэтгэлээ хаваалцаач. Юун дээр анхаарч оролцоо? За ер нь уурга ташуун хүрэх бүх юм дээрээ л ер нь анхаарлаа да. Тэгээ
олон хүмүүстэй үзэж байгаа болохоор олон аав хүүхдүүд үзэж бүх юм дээр л анхаарч үзлээ ер нь л. Бүгдээрээ л ер нь сайхан бүлэх адуу ирлээ. Ер нь бүлэхгээгүй адуу ер нь хуврдоо ер нь. Амжилтаасаа гол ер нь тэгээд бооцод тэмцээнд ер нь зөндөө барьжлаа. За намайг Галшир сумын Баянбаатарлыгаар Чаваагийн наран хүүгдэх залуу байна. Өнөөдрийн тэмцээний талаар сэтгэлээ хавуулцвал. Өнөөдрийн тэмцээн сайхан чансаатай сайхан болж өндөрлөө. Галшир сумын авраг жил болгон аврагыг дооцсон шалгаруулдаг. Та багаас 3 дахь жилдээ оролцоод энэ жил байрцлээ. Өмнө энэ аваараа адуудан залуучдын сургууль тэмцээнд ордог байсан. Сайхан тэмцээн боллоо. Тэмцээн уралдаа уурганы стандарт, хувийн стандарт гаргачихсан. Хэр ер нь тасч байна. Өөрөө ч ер нь 5 алд уурга байдаг тийм ээ. Тэ ер нь нэг төр урт яадаг юм доо богино төр жижиг төр хуваараа ийдэг. Стандарт нь л боломж л баг. Дараагийн тэмцээн уралдаа хаашаа явах гэж байна. За тэгж гад найзтайгаа ярьж гад энэ тэмцээн гаргал явна да. Дараагийн тэмцээн уралдаанд өндөр амжилтыг хүсэнгөрөө. За баярлалаа. За би Галшир сумын сангийн талаагийн адууч Цэдэн Дэржин Болор Эрдэнэ гэж залуу байна. Өнөөдрийн тэмцээний сэтгэлээс аваад. Өнөөдрийн сумын аврагч адууч нь сайхан зохион байгуулалттай боллоо. За өмнө би 2015 онд сумын авраг болж 16-нд аймгийн авраг 3 бугалж болчихсон. Тэрхүү амжилттай дуус багсаагатын сумын багийн адуучанд орж ирлээ. Амжилт гаргаж илэрсэн. Тэмцээн уралдаан дээр нь оролцоход юу гэр нь анхаарах хэрэгтэй гэдгийг адууч юм. Яг хуу адуучун хувийнхаа бэтгэлийг сайн гад оролцуулдаг. Галшир сумын авраг шилдэг адуучсан тэмцээ. Сайхан уургын мөр, сайхан уургатай хүмүүсийг алдаршуул шагнаж урамшууллаа. За сайхан уургатай адууч нар Сүхбаатарын Тэмүүжин сумын хошоо авраг адууч юм шалгарлаа. За баяр хүргэе. За баярлалаа. Өнөөдөр тэгээд Баянбаатар луг дээр тэмцээн оролдоонд амжилттай зохион байгуулж өндөрлөлөө. Тэгээд шалгарсан 1 2 3 дугаар шалгарсан адуучтай аймгийн авраг аймгийн өмстэй амжилттай оролцоорой гэж хүсье. Тэгээд миний ураг сайхан ургаар шалгарлаа. Бэндэр сумын харьяат зүгөө найзтай баярлалаа сайхан ураг нааж явуулсанд. За тэгээд адуучтай бүгдэнд амжилт хүсье да. Өөрөө чи нүүдэлчин фестивалд оролцож байлаа. Аймгийн авраг аймгийн бүс тэгээд ер нь оролцоогүй тэмцээн ер нь ховорд болж штэ тий. За ер нь сүүлийн хэдэн жил сумынхаа аврагаас эрхээ авч аймгийн авраг аймгийн бүстэй чамгүй амжилттай оролцож байлаа. Тэгээд энэ жил жоохон алдаа гаргаж мултарлаа. Тийм байна да. За тэгээд дараагийн тэмцээн оролдоонд амжилт хүсье. За баярлалаа. Та бүгдийн ажил үйлс бас амжилт хүсье. Өнөөдөр манай сумын адуучдын баярт ирж оролцож нэвтрүүлж байгаа. Та хоёртаа баярлалаа. За ийхүү Монголын адуучдын холбоо Хинтээ аймгийн Галшир сумаас Галшир сумын авраг шилрүүл адуучсан тэмцээнийг бүрэн ихээр нь бэлтгэн үргэлээ. Мориндоо хайртай хүн эх орондоо хайртай гэдэг монголчуудаа орой уния. Нагчин хөөрхөн чихээ юугаа сол
Монгол адуучин Entertainment. Үндэсний ус соёлыг түгээн дэлгэрүүлэгч Хушхан брэнд. Эрүүл хүнсээр дэлхийг дайрлана.